Сап, юу нэркэ? Сап. Өөрийгөө танилцуулаач. Ocean Grey Production үүсгэн байгуулагч. Ариун болд би одоо Арука. Бүтэн нэр юм билээ. Ариун болд. Эсвэл Кайров тий. Тий, эсвэл Кайров ч. Эсвэл OG ч юм уу гэдэг. Ер нь үсгнүүдийн аль энэ тэнд оруулсан ч болно. За бага наснд амар хөвтсөн юм. Ер нь бага нас чи ямар өнгөрсөн. Тэгээд бага нас чи одоо яг хийж ажилдаа чи нөлөөлж ирсэн үү? Холбогддог юм. Миний бага нас одоо яг үргэлжлээд яг явж байгаа. Яагаад гэвэл багасаа бинс тоглоулагч, кассет, FM, CD, MD юу гэдэг бүх үеэр ерөнхийдөө яг одоо миний хүүхэд нас яг дуу хөгжмөнтэй холбогдож л өнгөрсөн. Бүр одоо багтаа яг хөв хүүхэд нь ямар байсан. Би ч ер нь заавал гарвал хөгжим сонсоол баг хоол идэж байхдаа ээж аваа хоёртой загнуулсан бэр хөгжим сонсдог гэсэн шин. Бүхэл шинэ гарч байгаа бүх дуунуудыг сонсно. Бас хуршээлт нөгөө пенс тоглоулагч байдаг гэсэн байхгүй. Тэгээд супер дуунууд тэр чистэ баг хоорсон цагаас л пенс тоглоулагч. Тэгэл кассетны үе. Кассетны үе. Тэгэл MD болол. Дараа нь тэр чинь кассетны үеэс радио руу бас FM айгу хөгжиж гисэн. FM-с яг шинэ дуунуудыг бүгдийг нь олж сонсдог. Тэгээ кассет руу хуулж бичдэг. Яг одоо ингээл бага нас явж байгаад тэгээ илүү ажил хэрэг тал руу яаж орсон юм. Би чинь одоо нөгөө залуучууд яг бидний одоо яг нөгөө рэп бүжиг байсан шүү дээ. Би ч одоо бас бүжиглжлээ. Тэгээ нөгөө бүжгийн аянуудаа нөгөө яг монтажлдаг байсан байна. Тэгээ тэн дээрээс л бүх юм хийсэн. Тэгээд одоо нөгөө монтажлаад бүх юм холбон тэр чинь бас нэг зүгээр нэг ингээд сайхан холбочихгүй. Сонсож байгаа. Мэдрэмжтэй. Яг одоо дойл дээр оруулах уу, яаж оруулах уу, хаанаас юуг оруулах уу. Тэрнээс бүх юм. Зэ. Тэг хамгийн анхны мэргэжлийн юм дизээсэн. Хамгийн анхны мэргэжлийн дуунууд ер нь хипхоп дуунуудаас л хийсэн дээ. Баг багтаа ч гэж одоо ер нь 10 жилдээ багтаа одоо хамгийн анх Fruity Loops нэгээс нь ахуулж судалсан. Одоо эдгээр үү? Одоо 12 дээр явж. Тэр жил баг ганцхан. Тэр чинь ингэсэн юм аа. Нэг байжсэн аа. 2 болоо. Тэгээ шууд 3 болоод 4-өөсөө шууд өсрөө явчихсан. Ер нь бол 4 дээр нилээн удаж агаад тэгээ шууд 6 өсөр 7 молоо гэдэг. Тэгэл сүүлдээ бүр 10 болоод жоо өсрэлттэй. Мэдгүй миний эсвэл ажиллаж исэн гэсэн ч биш магадгүй. Бүгдийн дээрээгүй. Тэгэл тэн дээрээс судлаад яг надад одоо зааж сургасан бол багш байхгүй. Тэгээ яг цэвэр өөрөө мэдрэмжээрээ тэгээ бас нөгөө хүний нөгөө нэг ур чадвар биш. Тэгээ энийг хараад нэг сурч. Энэ ингэдэм байх. Ийм төрөлхийн мэдрэмж ингэж ийм юм болд юм байна. Ингэж дуурд юм байна гэдгийг яг өөрөө бүх юмаа сурсан. Тийм. Өөрөө сурсан гэснээс яг өөр мэргэжил юу вэ? Яг боловсрал. Миний боловсрал Төмөр замын дээд сургуулийн холбооны инженер. Тийм. Холбооны инженерээр төгссөн. Конкурс өгөөд. Тийм. Тийм хуваар ирсэн гэж. Тийм. Буусан. Тийм хуваар дээр буусан. Тэгэл би яг нэг гайхтар яг тухайн үед тийм шийдвэр гаргахтаа нөгөө нэг одоо амьдралаа шийдэх сонголт байсан. Тийм, амьдралаа шийдэх сонголт байсан нэг бодлогоогоор хийцэн л дээ. Гэхдээ тэр нэг алдаан байгаа. Би одоо инженер гэхдээ та нарын харсанчлан би бол мэргэжлэр ажиллаагүй тийм. Гэхдээ ингээд энэ чи бас баахан юутай юм шиг холболтын юмтай юм шиг тийм. Нөө тийм тэр бол их юм зүйлтэй гэж магадгүй шүү. Одоо энэ хөгжмөндөр ч бүх холболтой байна шүү дээ тийм. Энэ дууны технологич өөрөө тоон систем дээр явагддаг. Тэгээд тоол дээр л ялгаагүй л
Инженер үүднээс бол зөрүүдэх юм биш. Ocean Grey-ийн талаар ярил. 13 онд Ocean Grey байгуулагдсан. 13 оноос хойш хамгийн ихний прожект одоо нэг дэлгөөний 20-наас эхэлжсэн прожект. Тэр яг манай студийн яг анхны бүх зүйлээ зориулж эхэлжсэн. Анх 13 онд байгуулагч бас яг түүхэн гоё сонирхолтой түүхэд байгуулагдсан. Яг бодгоот те хаана яаж эхэлжсэн тоног төхөөрөмж гээл эхэлсэн шүү дээ. Тийм. Тоног төхөөрөмж 13 онд байгуулагчаад ProSound студи дээр байсан. Тэгээд тэндээс ер нь эхлээд за өөрсдийнхөө яг онцлогийг гаргасан юм хийх ёстой юм гэдгийг ойлгоход яг Ocean Grey би бас. Ер нь бол баг туршлага бол хураацсан байсан биз дээ, тий? Тэрнээс өмнө ч юм бол нөгөө нэг айхтар хүйдэл өвсөн одоо үе шатлсан одоо нэг үеүүд дээр дайраад өнгөрсөн ер нь дуурал саунд яах вэ бүх юмнуудыг мэддэг. Ер нь баг зөвхөн лаптоп лээсэн үү? Лаптоп PC ер нь PC дээр лээсэн. Би ер нь PC 8 хайрт. Ер нь анх эхлэхэд Ocean Grey production одоо ер нь 2 гарал байсан л та. Ocean Grey нэрний явчин юу вэ? Ocean Grey болохоос өмнө би чинь бас нэг жижиг студи байсан. Тэрийг тэнүү битэрч бас гээд ажлууд бас хийж ингэж явжсэн. Тэгээд тэгж яхта ер нь студийн нэрний талаар амар их ярилцдаг гэсэн байна. Тийм үү те. Ер нь тэндээс нэг өнгө байвал зүгээр гэдэг юу төвлөлдсөн. Тэгээд Ocean Grey болохтой ер нь Ocean Grey өнгө байвал зүгээр дээрэс нь нөгөө хүний аманд амархан тогтчул зүгээр нэр өгөөд тийм Alpesor компани аваад ингээд яг Ocean Grey би бас. Амьдралын майк өдөр тутам ер нь яаж өнгөрч байна? Ер нь ингээл яг амьдралын майк ингээд нийт нь харж үзвэл лайфстайл. Орчин үеийн залуусын нэг busy статус байгаа. Би яг тэдний нэг адил өнгөрч байгаа. Гэвч гэр бүлтэй маш их одоо цаг зарцуулахыг хичээдэг. Яг гэвэл ажлаас бусад газар одоо гэр бүлтэйгээ байхад ч юм уу шинэ санаа сэтэл одоо шинэ юмыг олж авч идэг. Тэгээд зүгээр хий хоосон ингээд ухаа суугаад байвал болдоггүй. Нэг л тийм учраас нөгөө хийж байгаа ажил дээрээ бас нэг анализ хийх бас нэг боломж болж байгаа юм л та. Гэхдээ ер нь хинт ч мэддэггүйгээр ажиллаа бодож идэг. Тэг гэр бүлтэй мэддэг. Оо аав нь байна. Ажлаас давхар бодож. Яг үндэ тарцсан байж байдаг шүү дээ. Өөр тарцсан. Унтах гал ингэж хөвтгээд дотор дандаа хөвчөн бичдэг шүү дээ. Бараг ажиллаа хийж үзнэ. Тэгвэл нэг шууд таардуучнаас бодох юм байна гэх юм байна. Тэр чин дийж явж байгаад ингэх юм байж идэв. Юм нарийн найруулгын юмнуудаа ч хүртэл давхар хийж. Тийм амар тийм хийж тийм аа компьютер шиг. Шууд бараг гэрэнэлээ. Тий. За ингэж баус хийчихдэг гэл. Тэг өглөө. Окей. Өдөрт нь яаж өнгөрөх вэ? Ингээ зөвөр ингэ өглөө босоод хүүхдээ цэцэрлэгт нь хүргэн эхнэрээ болж өгөл ажилд нь хүргэн. Тэгээ ажил дээр ирнэ. Яг төгтлөр нэг гараал ингээл шудраал явчихна гэсэн үгтэй зам дагуу юм ингээл. Тийм учраас нөгөө яг урсгалаа ижлэгэн болгочвол ямар нэг юмар хичээлж гин үү? Эсвэл тийм юмд явж байгаа юм. Үгүй. Одоо ажиллаараа л хичээлж байна. Ажиллаараа л яг гэдэг хөгжмөөрөө л хичээллээ л дээ. Хөгжмөөрөө хичээллээ, гэр бүлээрээ хичээллээ л. Тийм. Фэшны талаар ярил. Загвар, ерөн загвар хэрэг сонирхдаг уу, нөлөөлдөг үү? Би их кэш шүү дээ.
Тэгэл зүгээр одоо нөгөө шинэ гарч байгаа одоо трендээс бол хоцрохыг хүсдэг. Тэгээд миний одоо илүү их одоо фэшн гэхээс илүүтэйгээр би чинь гутлын их бит. Гутал, бүүз гээд одоо шинэ гарч байгаа загваруудыг дандаа болж өгөл худалдаж авдаг. Тий. Бүүзнээс ямар бүүз вэ? Бүүз гэхээс илүүтэйгээр би кейт загвартай. Тийм бүүз хичээлэр айгүй олон хитрхи их мөнгөнд үнэтэй болчихсон. Тийм бүүз чинь нэг тий амар үнэтэй. Гэхдээ нөгөө амар сонин зүйл байхгүй нэ. Амар үнэтэй. Окей. За. Офисын тухай ярил. Офисд ажлын байр. За манай энэ ажлын байр ерөнхийдөө одоо яг энд ороод одоо 4 дахь жил рүү гарах гэж байна. Тийм тэгээд ер нь баг энэ ширхэг булан бүртэн одоо нөгөө гармаа шингэсэн гэх юм цаашаа тэгээд хүмүүс ажилласан л та. Гэхдээ ер нь бүх загвар дизайн бүх юмудаа өөрсдөө гаргасан. Яг юу орсон бол хэр том офис барилга материал орсон. За манай чинь 60 м квадрат. Тэгээд ер нь бол яг энэ төвлөрч сууж энэ ажилтдаг энэ хэсэг маань баг 30 юм да. Тийм тэгээд энэ талдаа болохоор нэг өндөр таацтай учраас нэг хоёр давхар махур болгоод энд яг нэг дуулах одоо өрөө маань идэл энэтлээ өрөө дуувчлын өрөө. Тийм дуувчлын одоо дуучин маань дуулах акустик өрөө гэх юм. Үүдний өрөө. Ажлаа ихэд юу хэрэгтэй юм бол одоо ингэ зөндөө спикер шүү дээ. Заавал юм олон спикер үү юм уу? Тийм энэ спикер болгоо ер нь бол нөгөө компаниуд нь өөр учраас онцлогтой. Тэгээд бүх одоо нөгөө спикер дээр тус нь сонсч ийж бас нөгөө ялгаануудаа тий аль одоо спикер дээр аль нь онцлогоо гаргаж ийн тий энэ дууралтыг яаж дууруул энэ дээр сонсогдож ийн гэдэг юм бүх хяналтаа л хийх зорилттой л та. Одоо хүртэл юм ямар төслүүдээр ямар альбом цомгууд дээр ажилласан бэ? Энэ хүртэл бол маш олон бас артистуудтай ажилласан. Яг одоогоор бол дуучин болд дуучин Ока тэгээд дуучин Соло 3 охины. Тэгээд нөгөө AMC маань бол өчигдөрхөн одоо бас альбом дууссан. Тэгээд мөн хийгдэж байгаа 1-2 доонуудаар хийгдэж байгаа зөндөө бол ажил. Энэ үртэл баг л сая ер нь бол анх үүснээс хойш яг ингээд одоо эстрад гэх юм те pop rock яг Ocean Grace те эстрадын салбар гэж байна. Те яг л ялчгүй Ocean Grace те. Тэгээ нөгөө нэг шинэ зүйлийг хийж одоо сэтэл гаргаж те шинэ зүйлийг хийхийг зорж байгаа нь бас энэ дуучтай маань хоршоод маш их одоо нөгөө сонсогчтой хүрч чадсан би амар их баярлалаа. Тэгснээс одоо нөгөө бид нар бол энэ дээр ямарч хамаагүй. Манай Ocean Grace бол хийх ажиллаа л гэж. Манай хийх угаасаа үүрэг энэ тэхийн тулд энэ үүссэн тийм. Тэхийн тулд л үүссэн. Тэгснээс бид нар одоо юу гэдэг чинь дуучтайхаа урдуур орох ямарч тийм хүсэлтэйгээр энэ продакшн байгааг ер нь арын халтны л ажил. Окагийн бидний нөгөө өмнөх ажиллаж байсан 11-6 альбом дээр одоо яг нөгөө бас маш олон рекордуудыг эвдээд байгаа маргаашийн нарлуу дууны дууг одоо яг хийж явах явцад ер нь бол маш олон тийм юунууд эдрийн гарч ирсэн. Голох хамгийн ихний нөгөө хувилбарыг голсон. Тэгэл хоёр дахь хувилбар нь окей гэсэн. Тэгэл ер нь нэлийн дууссан. Тэгэл дуусцаагаал сайн дуулж гисэн. Тэр нь нөгөө юун сонирн бэ гэхлээр голж исэн сайн. Тэрнээс аим супер хит болсон те. Тийм гэсэн. Тиймэрхүү өөр би ч бас дуулж исэн. Тэг ганцаараа бас дуулж исэн те. Ганцаараа дуулж исэн. Аш хоёр хамтлагтаа бас дуулж исэн. Тэр түүхэд бас айгүй гоё л доо.
Яг төгсөөр дуулж ганцаараа дуулж исэн дуу болохоор бүр хамгийн нийттэй ийм сони юм бас юм л та. Нэг одоо яг нэрийн дуртанд яг нэг хамтлагт одоо нөгөө дуугаа идэхгүй. 2000 хэд онд 2004 онд дуу хийжсэн. Тэгсэн чинь жоохон голонгуу тэгэхээр за яах. Тэр юм би мөнгөөр одоо бизнес хийгээгүй шүү дээ. Зүгээр ингээд амар гоё сэтгэлээр хийж байгаа тий. Энэ дуу ингээд баг дуулчил тий. Надад амар гоё юм. Тийм мэдрэмж авах амар гоё л та. Тэр дуу явах. Тэгсэн чинь явдв. За окей. Тэгээд санамсаргүй байдлаар найзынхаа студ төр байжсэн чинь нэрээ тэр дууга санаа. Ер нь бичүүлчих. Тэгээ бичүүлсэн. Өөрөө дуулаа бичүүлээд тэгээд нэг тахилт мэхлтийн нэг хоёр хүн дээр дуулуулаад тэгээд бичүүлсэн. Тэгээд нөгөө англид байдаг найз руугаа өгшин дээрээсээ өөрөө нөгөө голоод ингээ өөрөө дуугаад бичүүлчлээ гэдгсэн чинь маань юу вэ? Чи клип нэр чи спонсорлж чи энийг гаргачих тхүү. За. Тий. Тэгээ би тэгээд нөгөө клип хийдэг студийнхаа найзыг бас олбож өгөөд за чи ингээд та клип юм маяаш чи. Тэгээ би чи клип гаргасан чинь бас хөөрхөө явж мод энэ чинь тэр шүү гэд нөгөө тэгээд даралттай хэлж мэлээ. Тийм нэг нууц байгаа. Тэгээ тэрний дараа чинь гоё юм. Тэр юу ямар дуу байсан? Худлаа гэдэг. Худлаа да. Одоо л YouTube дээр байгаа хтэй. Мэдгүй. Тэгээ тэрний араас чинь урамшаад бас нэг хоёр дуу хийсэн. За. Тэгээд би ч айгуу тийм ер нь ардаал байх дуртай. Арай альбомд яг хөгжим дууг нь ингүүл зүгээр ингээд хүнтэй бас ажиллах амар сонирхолтой. Тэгснээс нэг өөрөө ингээд дуулаад ямар сонирхолтой. Окей. Сүүлд чи өөртөө Кайро Майро гэд нэр өгчээд байгаа шүү. Кайро OG гэдэг. Харукагаа л энэ тэнд авралцсан. Тийм шүү дээ. Самсургуу ингэсэн чи Кайро. Бодит хөгжмөр тоглодог. Бодит хөгжмөр тоглолт шүү. Ямар төрлийн хөгжим тоглох вэ? Нэг хөгжим байна. За. Яач юу гэдэг хөгжим бэ? Энэ одоо энэ даал модны л самруу хөгжим. За одоо яг хөрхийн тий. Айхтар нарийн нэршлийн төлдөр уршиг гэсэн үг. Үгүй. Наа чи ерөөсөө гоё дууртай хуурыг бодвол арай өөр активтай л та. Сонирхолтой юм гэвэл энэ. Тэгэл хөгжмийг тодорхой хэмжээнд нөгөө өөрийнхөө хэмжээнд онлайн мэдчихээ сурсан тийм. Өөрөө сурсан. Тэгээд нөгөө нэг ахтар сурвалж сураад багшаар заалгаагүй. Тийм. Ямар төрлийн хөгжим тоглох вэ? Хөгжим одоо пиано дээр л жоохон тоглоно. Тэгснээс мэрэгчлийн одоо нөгөө концерт мистер биш. Концерт тоглоод тавиад тахаар тийм хүүг байхгүй. Ер нь зүгээр яг сонсдог уран бүтээлч юм байна. Яг одоо өөрөө инспирэшн аваад. Би яг тэгэж даган сонсдог юм уу? Ер нь шинэ гарч байгаа шинэ одоо тренд болж байгаа бүх л гонуудыг цаг үеэс оцрохгүй. Тийм цаг үеэс оцрохгүй ерөөсөө байнга сонсдог. Тэр нь нөгөө нэг 60-аас одоо хүртэл тийм 60-аад оны дуунуудыг дуусгаал ер нь ингээл явал ер нь сонссон доо. Тэр ер нь дууны онцлогийг гол нь мэдэрч сонсох гоё. Тэгснээс яг юу болоод байгаагаа мэдэхгүй дуу сонсоод хүчээр сонсоод твтээд утгагүй л та. Одоо ингээд Ocean Grey, Aruka өөрөө ингээд бүх дуугаа бичээ зохиогоод явж байгаа гэсэн юм биш үү те? Бичээ тэгэхээр одоо mix master бас өөрөө их үү те? Аяа зохиогоод. Тэг ер нь энэ одоо манай офис дотор нэг дууны ажил тэр чигээрээ баг явагдаад өнгөрдөв. Дууны зохиох ажил энд явагдана. Тэгээд айхаа шүлэгчин байна. Тэгээд өөр нэг зүйл хэрэггүй те. Мэдээлэл бүх үйл ажиллагаа. Процесс нэг яаж явах юм? Эхлээд хөгжмөө хийчихнэ. Ямар хуу утгатай дуу байхаасаа эсвэл одоо ямар хуу санаатай байх уу гэдгийг эхлээд ярилцж байгаа хөгжмийн найруулгын ажлыг эхлэе чинь. Дараа нь дээр нь одоо ямар аялгаутай байх вэ? Аялгауг нь зохион. Дараа нь шүлэг. Тэгээд дараа нь бичлэг. Тэгээ микс мастер. Артист нэтж. Яа артист нь энэ явцад байгаа даа. Тэгээ өөрөө шүлэг бичиж сайн хичээсэн үү? Шүлгээ ер нь бичдэг үү? Би шүлэг айгүйх ганц нэг дуунууд дээр бичсэн шүү дээ. Тийм. Одоо тийм
хит басна. Гамболрын 3 үг гэдэг дууны шүлэг байгаа. Тэгээл хамгийн ойрын санаж байгаа юм. Ер нь тэгээд яг шүлэгчээс ирсэн шүлгийг амар сайн редакторлах хэрэгтэй гэдэг. Тэр оронгоор нөөцлөгч тохиолдол байна. Маяг бас оруулах хэрэгтэй тийм. Маяг оруулна, нэм хасна. Энэ тэгжээч нөгөө нэг яахгүй бол тэр шүлэгч нь тэгүүлэхгүй гэвэл тэгээд бас хэцүү байхгүй. Тэгээд тэгжээч нөгөө нэг онцлог гаргаж хэвэн байгаа юм уу салж явах. Шүлэгч юм байна шүү дээ. Шүлэг бас оролдоно. Шүлэг. Ер нь дуулахад эвтэйхэн үг гэдэг бол чухал. Тэр чинь арай бас нөгөө шүлэгчд хүртэл одоо бас ингэ аяа сонсохтой ер нь бол нөгөө юу сампл хүү те нэг аялцсан байдаг шүү дээ. Тимийг хийхдээ л баг үгээ бодчих нь шүү дээ. Аялал тийм нөгөө шүлэгч нь өгөх чинь. Манер болохоор сайхан сонсож байгаа. Энд дэр ийм үг байвал ийм үг ийм мэдрэмжтэй дуу болов гэдэл үг өвчж чинь. Тэгэл тэрийг эрхлэр нь сайхан редакторлал тэгээд дуун дээрээ. Окей. Цаашны зорилго юу вэ? Хувийн Ocean Grey. Угаасаа хувийнх чи ер нь Ocean Grey болсон байгаа шүү дээ. Миний амьдрал хэмжтэй. Амьдралцсан. Манайх юу гэж байгаа? Production-ийнхаа одоо нөгөө офисыг шинээр одоо шинэ газар нүүж орж байгаа. Тэгээ эхний шатны одоо гэрээлслийн юмнууд хийгдсэн байгаа. Тэгээд шинэ технологи бас оруулж ирэх бодолтой байгаа. Тэрийг гэхдээ орж ирсэн хань бас хэлбэл зүгээр ямарсан төхөөрөмжүүдийн шинжилэл технологи шинэ технологиуд оруулж ирэх. Тэгээ ер нь сая сүүлийн баг хагас жил судалгаа хийсэн. Герман болон Америк, Солонгос ер нь бүх газруудаас судалгаа хийсэн. Тэгээ хамгийн боломжит байдлаар Монголдо тохирсон. Гэхдээ одоогийн байгаа энэ нэг стандартаас арай бас нэг өөр байхаар зорж байгаа. Nice. Амжилт хүсье. Баярлалаа. Залуучууд тийм хэлэх мессеж байна. Ер нь сур бас дахин сурал гэж хэлээ. Ер нь яг дуртай тий. Тийм дуртай юм байх юм бол тэрийг өшөө цааш нь ахиулаад судлах. Тэгээд одоо миний бол яг эрчимтэй сурсан хугацаа бол 2005 оноос хойш л юм амар эрчимтэй сурсан. Яг гэвэл нөгөө интернет айгу нээлттэй болж ихсэн илбэгшсэн ч гэх юм уу. Тэгээд нөгөө YouTube онлайнаар бас их юм сурсан. Тэгээ одоо онлайн үзэхгүй л байгаа л та. Тэгээ нөгөө нэг аргыг нь олчих юм бол бүх юм адилхан. Нэг програм дээр л ажилладаг байхад бусад бүх програм адилхан шүү дээ. Яг л тэр нэг систем нэг адилхан үйлдвэрлэж байгаа. Зүгээр өнгө үзэмж юмнууд нь л өөр болоод жоохон нэг тохиргооны юмнууд л өөр. Ганц хоёр канопон л өөрчлөлттэй тий. Канопон л өөр. Тэгээд ашигладаг юмнууд баг хөгжим сонирхдаг залуучууд бол баг VST гэж ярьд юм да. Тэд нь баг нэг шүү дээ. Тэгээд хийж байгаа програм өөр байх нь юу хамаахгүй. Гол нь нөгөө дугуйлт саунд нь нэг л плагин одоо ижлэгэл плагинууд байна. Тэгэхээр өөрчлөлт гарахгүй тий. Цэнгэр далаа гэдэг юм. Далаа мэд цэнгэр гэдэг. Далаа мэд саарл. Зэн. Гэдэг тийм юу л байсан л та. Орчуулга гэх юм. Сонирхолтой нэг л би энэ лого хийсэн байгаа тий. Тийм сонирхолтой нэг л тийм брендинг хийж гисэн байгаа шүү дээ. Энийг хизээ хэлээ. Жин баг 15 онд тий. 15 онд яг юм альбисны логог бий болгосон. Тэгээд энэ логог тайлбарлуулаа. Яа энэ хязгааргүй гэж юу? Тэг хязгааргүй.